би Хинтээ аймагта Мөрөн суманда тайган нохойг албан ёсоор үржүүлдэг лингийн шүүгэр гэдэг үржлийн газартай. Тэгээд энэ анц тайган нохой гэдэг бол Монгол үндэсний уугуул нохой. Тэгээд энэ нохой бол маш тайван дүлгөн ийм анц нохой. Тэгээд тухайн байгаа газараасаа хамаарч тэгээд ямар ан хийхээс шалтгаалаад ан сургам. За тэгээд хөдөө их хвчлээ хөдөөний усууд гэж одоо маань за сүүлийн үед уяач нарыг одоо нэг биелгэж авч ин хорд хурдаад ахдаг гэдэг. Одоо яг нийт хичнээн нохойтой одоо нэг 14-5 нохой гөлөгтэйгөө нийлээд 2 гөлөгтэй нохой байгаа. Том нохой бол 8 нохой байгаа. зарах тал дээр. Тий гөлөг зарна. Тэгээ үн аншийн хувьд бол нэг сайн муугасаа хамаарад манайх бол нэг сая тонн зүг болцдог. Ингээд бол жилдэг дунджаар нэг 20 гөлөг л ийштэйшээ явуулдаг. Тэгээ ер нь болж үл тэмцээн уралдаанд оруулах цаашдаа бас энэ нохойны ижидийг үзээд авишин гаргачих юм л сонирхолтой байдаг. Тэгээ одоо бол энэ нохойгоо цаашдаа хэдүүлээ. Дэлхийн нохой судлалын холбоонд албан ёсны үйлдвэр гэж бүртгүүлээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт дэлхийн хүн төрөлхтний соёлын ЮНЕСКОд энэ нохойгоо бүртгүүлэх гэсэн хоёр том зорилгоо бидэд. Одоо энэ хөтөлбөр бол ерөнхийдөө бас юу л да соёлын бас нэг бие төв тий. Тэгээд энэ маань одоо ингээд нохой хөтөлдөг. Эндийн ингээ хий чинь морин дээрээс бид нар чинь 2-оос 3 энэ бол 2 сатлага 2 салаа 2 нохойны хөтөлбөр байгаа. Тэгээд ингээ эндээ нохоомоо эндээ эргүүлэхтэй энэ маань эндээ 3 эргүүлэхтэй ингэж орооцолдлоо гэхэд энэ дээрээ эргээд ингээ гарчихна. Энэ нь эндээ ингээ гарчихна. Тэгэхээр энэ хөтөлбөрийн нохоонуудыг хэрэгтэй шаардлагатайг ангаа харсан яг чухал үедээ сумаа тавина. Тэгэнгүүт ингээ ямар ч асуудалгүй ингээ саарад нохоо болоод ингээ дүүршээ дүүлээд алах. Энэ бол бас соёлын. Тэгээ энийг одоо ингэж мөнгөлж тоноглож үлээд энэ бол яг эндээ тоогоор энэ одоо юу? Ангийн 3 салаа хөтлөх. За энэ хүү Монгол тайган нохойг одоо авъя гэж байгаа хүмүүс хэрхэн холбогдож яаж авах вэ? Хоёулаа мэдээлэл өгье. Лингийн шүүгэргээд би угаасаа өөрөө үржлийн газрын пэйжтэй байгаа. Байнгын тэрэндээ идэвхтэй зөвхөн нохооныхоо л юмыг оруулдаг тий. Одоо нэг 2-3 охин гөлгөл уснанд эзэнтэй болчихсон. Манайх эхээс гарснаас хойш 60 хоногтой болохоор эхний вакцины тулгааныг удмын бичиг микрочипийн суулгах захиал зардгийн. Тэгээд ерөнхийдөө хүмүүс бол гараа уйвал захиалгахаар нөхч зүсэлчин гэсэн үг шүү дээ. Тэгэл эхээсээ салах хоногийг хүлээгээл. Тэгээд ерөнхийдөө тэр пэйжийг маань дагаад тэгэл ер нь пэйжээр холбогдсон тэрэн дээр утасны дугаар байгаа.